Бүр нүдний шилгүү, гаднах цамцгүй дэлгүүр явж гин өглөөний цай бэлтэн гэж одоо пэйж гэсэн чи пэйж хэрдвэ. Ёо, 6 цагаас сэрхүү. Тэгээ би нэг бицхад төрлөөд өрөөнөөсөө гарсан чинь буцаж авахад хүмүүс сэрээчих байх гэж бодоод цамцаа авч чадаагүй пэйгээрээ сав буугаад ирэх юм болов уу. Тэгээ энэ чигтээ гартаа. За тиймэр цунч харанд нэг дэлгүүр яваад ирэхээс 800 м цангалуу 10 минут талгаад очих дэлгүүр нь онгорхоо надад өглөө 7 болж байгаа болохоор тэгвэл яг өдөөс өгнөр 2 минутын зайтай дэлгүүр байна. Гэхдээ тэр нь хаалттай байна уу? За өнөөдөр Асакуса өдөр. Асакуса орч кимоно өмсч үзэн. Яраа гоё. Шибуя Шинжуку явна. Тэгээ нөгөө би хамт явж байгаа нартайгаа би өндөө сенсожис өндөө ирээд тэгсэн чинь манай нэг халууна найз маань жирэмсний эхот харуулах гад жирэмсээ хэсгээ мэдгээ явчих. Энэ бол гэхдээ ноот найз залуу мэдхгүй байгаа. Тэгээд архайхаа дээр юм гэхээр найз руугаа явж байна. Жирэмсэн байсаа манай чи жирэмсэн болох гээд хүлээгээд ирсэн юм чи. Амжилт. Энэ арай жижигхэн байна гэж. Асакуса кимоно өмсөж байна. Манай шивката өмсөж. Шивката нь ер нь л дууных нь уцсан тий. Нэг өмсөд амар юм байна. Монгол хүн байна. За энэ бол шүү дээ. Маш. Сенс. Энэ гараад ирсэн үү? Тачнасаа Бодож өгсөн юм. Түш тийм гэрээсээ ийм дажгүй гарч ирсэн шүү дээ. Тэр ирсэн омоо Шилний орон гараад. Эндээс өнгөө болж байна шүү дээ. Ана нүүр байтгүй юм. Тэхнэт Сэлж болчих. Тэгсэн цаас чинь ингээд лэг. Яа гэх юм бэ чи? Эцэн хэцүү юм амар шамбац юм байна. Ямар юм? Гэтэ гоё юм. Гоё. Нэг хөр. Болбрайн. За өөрийнхөө сайн нэг хүүхэд өөрийнхөө бичлэгийг хийжсэн чинь no picture. Нэмийг авчаасан. Одоо сенсожи температур очиж 6 авахлаа. Кимоно гэжтэй би болохоор юката өмссөн. Юката гэдэг энэ зуных нь нэмка. Манай нөхөрөөс өмссөн. Гэтэ жоохон дургу өмссөн. Нөгөө Японых нь готлын өмсгöd нөгөө аимс өмсдөг болохоор тэгээ нөгөө нарийнхан готл нь тэрнээсээ жоох ичээд байна. Ичээд. Японд юусээ чивэдлээ. Хүн байхгүй юм гэсэн чинь. Хүмүүс Асакуса дээр stand-up энэ пенада энийг Асахигийн барилга гинэ хөөс гинэ нэмо. Энэ бол Sky Tree байна.
Одоо 2-т орж ийн 3-т орж ийн Токиогийн Бурж Калифагийн дараа. За тэгээ Асакуса Сенсожийн сүм доторх цуваа нь болохоор Мацури гэж цуваа юм шиг байлээ. Бурхны ивэл аз хямрыг хот таяар түгэж байгаа гэсэн утгатай бөмбөр болон бичлэгний хорд морд жоохон удаашаад явдаг. Цөөрөд гэсэн. Яндаж үлдэхгүй нэ. Тэр юу энийг гаднаас нь дотроо юм юутай боо Суудаг газартай. Энэ Асаки Sky гэж. Asaki компани баян биш үү те? Яа, тэнэг хүн шиг өөрөө өөрийгөө ингэж би. Одооч байгаа вэ гэхээр Шибуя явлаа. Шибуя дээр бол би. Дахиад автобусандаа суугаад явна. Өөр сонголт байхгүй. Эсвэл метротх юм болоо ямар ч байсан аль нь дамжиж унчихгүй шууд явахаар байна. Дамжихаар байна уу харж агаад сунаяа. Хэзээ манай нутгийн хятадтай гашгарч өгч юм микгүй ядчих чинь. Хөөе. Хэл DJI орж мик ах уу? Орой DJI нөө. Мик авъя. Нэг л цаг YouTube-ээр олох жаа юм шиг. Энэ ягаад ийм алдартай хэсэг болсон юм болоо тий? Улс усад сайн юм гинтгийн талдартай болох юм уу? Чинээс яг тийм сансан шиг том шил юм байна. Тэгээ ихэнх жуулчид нэг иймэрхүү бодолтой болдог баг тий. Гэхдээ дэлгүүр брэнд гоё дэлгүүр хараагүй болохоор ормоор санагдаж байна. Нэгт хоёр дэх юм болвол Хачико дээр очие. Тэгээд 3 дахь үйл энд өнөөдөр маань найзын төрсөн өдөр. Тэр араа го карт юмж шүү. Найзын төрсөн өдөр болохоор найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж шоу дий гэж бодож байна. За. Let's go. Цайда. Хачико манаас олны өвлийн газар болохоор айгүй их очртой байсан. Дээрчин тэгээд нэг өдөржин авцсан жоохон ядраад очрлохоос залхуураад дээрээс нь хойлол нь цэнэглэгчээ марцсан утасны цэнийг 1% 2% болсон. Тэгээд газ цэнийг тусахаас өмнө найзуудтайгаа уулзч авъя гэд болцоо ахуулцдаг. За энэ бол алдарт нөгөө Шибуя кросс маань байна. Ногоон гэрэл асыг гэлээгээд төгсөж байна. За энд болохоор нөгөө Шинжуку руу бит хоёр явсан энэний дараа тэгээд дундуур нь бичлэг хийгээг байна уу. Тэгээд Шинжукуд очиод нөгөө Изакай билүү Японы нэг хөрх ингээл суугаал бир мөрөө газар идэв штэ. Тийм газраар орё гэд энэ алдартай Шинжукуд идэг алдартай газар ирсэн чи аюу их хүнтэй. Юун бид хэдийг шингээх займаа байхгүй. Тэгээ бүгдээрээ жоохон зайтхан гараад өөр газар орсон. Манай нэр сар багын найзууд байгаа маа. За эндээс эхлээд бид нэг газар солиол явж гисэн. Энэ ихний газар болохоор хүний 2 сая төлөөд 2 цагийн турш өссөн зүйлээ өссөн уух зүйлсийг тийм газар исэн. Дараагийн газар нь болохоор бид нар арай гоё газар орё гээд гоё газар ороо коктейлэр Манауки найз бид нарыг дайлсан. Ийм гоё коктейлнууд байсан. Янз юм байсан. Шинжуку Япон хогтой. Хогтой шүү. За тэгээ гоё клуб орё гэдэг ямар ч байсан. Эхний газараасаа гараад доор нойрхон байсан нэг клуб руу орсон. Эдний такс нь болохоор хүний 3 сая байсан. Нэг 70 орчим мянган төгрөг юм уу? Монгол мөнгөөр. Нэр такс хийсэн.
Zero Tokyo гэдэг shop байна. Хүний такс нь 3,000 сая нэ. Тэгээ дараа нь бид нэр жоохон мяа бар орсон. Зөөр жоохон жижигхэн бар орсон. Энэ болохоор эмэгтэйчүүд таксгүй, эрэгтэйчүүд 2 сая буюу 46,000 такстай газар байсан. Тэгээ бид нэр өөртөө гоё хурцлээсэн. Бүр орцсон биш байсан. Нэлхог. За өглөө ирээд өдөржингөө онцож агаад 3 хүртэл онцсан. Тэгээ одоо бид хоол усанд орцгооч чи хоол Square. Combo business нь харж байгаа л. Oh. This combo. Select your items first. Чи мачш. Энэ combo business-ийн grill материал гэдэг энэ загастай гасан. Энэ 700 yen гэж аим жижиг массаж үлтэй жижиг сет байгаа. Тэгэл дүхрийн махтай, салмтай сет мэт 700 yen гэдэг нь гайгүй. Олнод нь бихтэний л харсан байна. Gyudon бол идэхгүй. Тэгэл энэ бихтэн хойл идсэн шүү дээ. Бит шүү дээ. Мини биф платын нэмэд авчвал юм. Салат боул. Салат drink sense. За үлж байгаа үедээ нэг халын юм гэхэлээ хэрэггүй дээ. Терияки мод. Яа юмрх байна да ямар л. Бэчнэ. Сабодасаа мэдтэй. Хэмтэй. Заагаас тэр дотор нэм байсан. Фэдэн тагч. Чаалж хэлсэн мө. Яага одоо хүртлөө. Пэй бүр ингэ сонголтоо бүр амар удаа энэ тэгээ фэлтэн. Гоё нүсч чинь кари авсан маар. Кари ма хоёр юм уу? Чинь гоё нүсч кари. Баяр чиний онц юм шүү. Онц бүгд л гоцсон. За ачгүй. Ямар хөрхийн лилий тавьцаа л. Ямар гоё урагт юм бэ? Донки орж байна. Хоёр хоол идчихэд. Донки орсны миг хард юм. Өчтөр Шибуяд явж байхдаа дижи явж амтсангүй. Шот. За тэгээ бид хоёр нөгөө Японы яг бүх юм байдаг боломжийн үнэтэй гэрлүүг авч явах юмнуудаа цуглуулж чаар донки гэдэг нэг дэлгүүр идэмлээ. Японд идэг бүх хүмүүс мэддэг. Тэгэл ийшээ ороо баахан хийсэн. Тэгээ буцахтаа замаараа хоёр найзтайгаа таараа тэгээ дөрүүлээ гэрийн зүг гэдэг гоо. Тэгээ өнөө арай айгуу гоо шарсан мах идэн гэдэг энэ орой чинь би рүү энэ дим мах байна, тэн тийм мах байна гэж явуулаад тэгээ эцэст кебаб эцээ. За тэгээ энэ өдөр дуусныг дуусаагүй мэдээж үргэлжилсэн. Гэтэ олуулаа байхаар яг зарим үед найз нөхдөр юм ярьж бичлэг хийх хэрэгчэд хамуу цааштай туршлагаж яагаад тэгээ миг зэгтэй болцсон. Одоо тэгээ гоё болох уу. Тэгээ манай YouTube-ыг үзээрэй, subscribe дараарай. Баярлалаа.